Монгол улсын баатар армийн генерал Батын Доржийн нэрэмжит Завхан аймгийн Алдар хаан сумын сургуулийн 100 жилийн ойд зориулав. Эрдэмийн их болог сургууль минь. Хангай мусин садан алдар толгой мандат хайрхно Хангай говь тал хээр уул ус уянг нарих хосолсон тэнгэр баян хошуу цагаан нутгаан холын холоос санаж зүүдэлж явах. Алаг орчлонгийн дайд алсын алсаас дурсагдах Алдар хаан нутаг минь сэтгэлд мөнхөд уяатай. Алдар хаан бидний нутгаа Дорнын их наригчийн үдэлж буус нутаг, долоон түмэн адууны туурайн мөртэй нутаг, тормон зэрэглээ босож суус нутаг минь томоогүй инхэр насны минь сэвшээ цэнхэр дурсамж. Тийм ээ. Аав ээжи маань нэр шиг, нүмер шиг ээл дулаахан Алдар хаан бидний нутаг. Алдрайхан бага наснда аавсхийн ацаг холбож, 10-ын дотор тоо бодож сурсан ардын сургууль маань энэ л бяцхан суманд бий. 1926 оны намар одоогийн Алдар хаан сумын Өгөөмөр багийн нутаг Баян булгийн шугуйд 25 сурагчтай, 2 багштай тэнхим нэртэйгээр байгуулагдсан түүхээс үзэхэд өнөөдөр төрлөх сургууль минь тэгш дүүрэн 100 жилийн ойтойгоо золгож байна. Өглөө болгон сургуулийнхаа хаалгыг татаж хонхны дуу цангинсан хүүхд бүрийн инээлдэж шуугалдаж энэ сургуультай аз жаргалтайгаар ордог тэр мөчийг би хар болгондоо аз жаргалтайгаар сургуульд орж үйл ажиллагаагаа сайн сайхан байлгахын төлөө хичээж ажилладаг. Манай сургуулийн хамгийн гол давуу тал гэхээр урлаг спорт байдаг. Нэн түрүүнд багш нарын сурагчдын маань сүүлийн 4 жилд гаргаж байгаа амжилт бол яаж аргагүй боловсролын явнаас зохион байгуулж байгаа гүйцэтгэлийн үнэлгээнд манай сургуулийн багш сурагчид маань бол 2 жил дараалан 4-р түвшинд үнэлэгдсэн амжилттай. Өнгөрсөн жил бол 2-р түвшинд үнэлэгдэж агсан амжилттай байгаа. Энэ хичээлийн жилүүд бид бүхэн байна 1-р түвшинд үнэлэгдэх ийм зорилт тавин үйл ажиллагаагаа явуулж байгаа. За би энэ сургуульд ажиллах хамгийн утга учир юу гэхээр миний ээж аав хоёулаа энэ сургуульд насаараа ажилласан хүмүүс байдаг. Хоёулаа орос улсны багш хийжсэн. Тэгээд би ээж аавынхаа ажил мэргэжлийг өвлөж өөрөө энэ сургуульдаа ажиллах чин хүсэлтэйгээр өдий хүртэл би 25 дахь жилдээ энэ сургуульдаа ажиллаж байна. Энэ жил манай сургуулийн хувьд бол түүхт 100 жилээ болж байгаагаар үнэхээр онцлог жил болж байгаа. Тэгээд энэ 100 жилийнхаа хойн хүрээнд хүрэлцэн ирсэн оролцож байгаа үеийн ахмад багш нар, үеийн төгсөгчд, үеийн шавнартаа та бүхэнд аз жаргал ирүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Хөх манхан тэнгэрийн эзэн нэгэн чөлөөний хөвсөн сарын асын астар харин хоёрны дөрөв тэсэнчэн хоёр нүдний зүрх цэцэрлэг дээрээ хөх манхан тэнгэрийн эзэн нэгэн чөлөөний Ямаатын улаан улс, яруу борхын гол, отхон тэнгэр, даян хайрхан, халдсан бүрэгдээ, мандаад хайрхан, донойн хөндийгээд, эцэг дээд симэний гэрийн борьяар тамгалагдсан их нутаг минь шүлгэнд бууж, Алдар хааны унган хүү явуугийн найрагт шингэж, дэлхийн дэвжээнд мөн хөрдөгөө.
Монгол Улсын боловсролын их сургуулийг 2020 онд бага боловсролын багш мэргэжлэр төгссөн. Одоо 6 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш байна. Тэгээд багш мэргэжлэр ажиллана гэдэг бол би анх багангийн багшигаа хараад л би ер нь багангийн багш болъё. Хүүхэд гэдэг энэ гигэн ертөнц чинь ямар сайхан юм те. Тэргээр л анх багш болох сэтэл маань төрсөндөө. Манай баг боловсролын багшиг Эрдэнэ цэцэг гэдэг багш байсан. Бид нар ингээл өвөл болохоор малгай оролтын маань ороогоод л явуулдаг те. Яг ээж шиг минь тийм багш байсан учраас би анх багангийн багш болъё гэж ер нь бодсон. Ер нь бол хүүхдийг ер нь хүн байх талаас нь зөв хүмүүжлэлтэй хүн болгох талаас нь илүү их анхаарч ажиллахыг зорддог. Тэмээ хамгийн эхлээд л мэдлэх, хүндлэх гэдэг ёсыг сургах нь багш хүний хамгийн гол зорилго юм болоо. Түүнээс ч одоо бүх хүүхдийг би 100 сургана, онц сургана гэж зорихоосоо илүүтэй зөв хүмүүжлэлтэй, зөв төлөвшөлтэй тийм хүүхэд болох нь багш хүний хамгийн тэргүүний зорилго юм болоо. Эргээд харахад багшаа тий нөгөө 60 жилийн дараа, 70 жилийн дараа багш хിവэр наардаг тэр хүмүүжил суур нэг чухал юм болоо л гэж боддог. Алдар хааны сургууль нь 2010 онд шилдэгийн шилдэг топ сургууль, 2013 онд шилдэг менежменттэй сургууль, 2015-16 онуудад ногоон сургууль, эрүүл мэндийг дэмжигч сургууль болсон амжилттай. Би энэ сургуульд төрлөх сургуульд бие тэмрийн багш 21 жил хийлээ. Сургуулийн менежерийн ажлыг 4 жил хийгээ. Нийтдээ би энэ төрлөх сургуульд 25 жил ажиллаж байна. Тэгээд сургуультай ажиллахдаа ер нь бол бие тэмрийн зааланд хүүхдүүдтэйгээ шуугаж явах шиг хамгийн аз жаргалтай юм бол байхгүй. Тэгээ 25-аас 26 оны хичээлийн жил хүүхдүүдийн амжилт байна. 100 жилийнхаа ой гухтаад бас нэлийн зүтгэж би ажилласан. Ажилласны үр дүнд бол өөрийнхөө зорьсон зорилготой хүрсэн гэж бодож байгаа. Яагаад гэвэл самб жуудаа бүхий асгалжуулагч багштай яаж хүүхдүүдээ сургаж бас тэр тэмцээн уралдаанд оруулахын төлөө нэлийн зүтгэсэн. Тэрний үр дүнд улсын аваргаас бас самб бүхээс 2 алтан медалийг авлаа. Аймгийн аваргаас жуудаа бүхээс 3 медаль авлаа. Алт мөнгө хүрэл медаль авлаа. Тэгээд энэ жил бас U11 гээд манай хүүхдүүд чинь 9 жилтэй учраас бага наснд бол ордог тэмцээн уралдаанд. U11-ээс волейболын төрлөөр охтууд маань энэ жил алтан медалийг авлаа. Охтууд дундаас тэг аймгийн шилдэг тоглогч тэгш тоглогчийг бол бас миний шав авлаа. Тэгээд одоо энэ хичээлийн жил 100 жилдээ би бас нэлээд том бэлэг барьлаа гэж бодож байгаа. Би жудоогоор суралцдаг. Жудогийн аймгийн аваргын алтан медаль авч ирсэн. Говь алтай төчөөд 1 мөнгө 1 хүрэл авч ирсэн. Тэгээд тэквондогоор болохоор аймгийн аваргын алтан медаль хүртэж ирсэн. Бас хүрэл мөнгө хүртэж ирсэн. Харин волейболоор 2 алтан медаль авч ирсэн. Багангтай аймаг дээр загсануудны ой дээр очиж хуур төгөө алтан медаль авсан. Сургуультай дүүдэн машинаар 2 жил алт авсан. Аймагт очиж 1 жил алт авсан. Хотод дүүдэн машинаар 2 дахь дээр явж байхдаа хожигдсон. Морин хуур гэдэг зүйлээр бол манай сургууль үнэхээр алдартай. 9 хүүхдийн бүрэлдэхүүнтэй анх үйл ажиллагаагаа эхлүүлж 999 одоо морин хуурч Улаанбаатар хотноо зохион байгуулж дараа нь бас 2222 болж өргөжиж сүүлдээ 3333 болж өргөжиж одоо Монгол улсын хэмжээнд дахин давтагдшгүй одоо өв түгээсэн ийм сайхан амжилт гаргаж одоо генесийн номонд бичигдсэн ийм сайхан амжилттай байдаг. Морин хуурын чуулга Алдар хааны сургуулиас ихтэй билээ. Цөөхөн хүүхэдтэй чуулгыг 2222 морин хуурчтай болтол хөглөж дэглэсэн хүн бол Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн морин хуурын багш Юндингийн дэлгэр нас юм а. Тэрээр Алдар хаан сумын засаг даргаар ажиллахдаа хүүхдэд ээлтэй олон хөтөлбөрийг төрлөх сургуультай хэрэгжүүлсэн гавьяатай юм билээ. За миний би Алдар хаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлыг одоо 2022-оос 25 оны хооронд одоо гүйцэтгэж байлаа.
За энэ хугацаанд одоо сумын засаг дарга Дэлгэр Насангийн санаачлахаар боловсрол судлалын доктор Зөвлөх багш Наасанбаяр багшийн удирдлаганд ороод тухайн үед ажиллаж байсан багш ажилчдаагаа хамтаар хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрийн менежмент хөтөлбөрийн шинжилгээг одоо амжилттай хэрэгжүүлсэн явдал байгаамаа. Эрүүл зөв дадлаг хвшилттэй сурч боловсрох чадвартай өөрийгөө илэрхийлэх алдархай одоо хүүхдийг бий болгох одоо үндсэн гол одоо зорилготой байсан. Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах хүүхдүүдийг одоо сурч боловсроход нь тав тухтай орчин нөхцөлийг сайжруулах, орчин үеийн шинэ техник технологи хангагдсан одоо кабинетуудыг маш их байгуулсан. Жишээ нь одоо юуны мат сургалтын хэрэглэгдэхүүний тоноглогдсон дизайн технологийн кабинетыг байгуулсан. Энэ одоо кабинет маань зөвхөн одоо дизайн технологийн хичээлд хэрэглэгдэх биш, байгалийн ухааны бүхэл хичээлүүдэд интеграц хэлбэрээр одоо ашиглагдах боломжтой ийм одоо кабинет бий болсон. Дараагийн одоо нэг чухал кабинет маань англи хэлний кабинетыг одоо пара сургалтын төвтэй хамтарч одоо цахим хэлбэрийн англи хэлний орчин үеийн кабинетыг бий болгосон. Энэ одоо кабинетыг бий болгосноор манай сургуулийнхан бид нар хөдөө орон нутаг тэр дундаа улсын сургуулиудын хувьд одоо 3-4-р ангийн хүүхдүүдэд анх удаа англи хэлний хичээл заах энэ одоо үйл ажиллагааг анхлан одоо хэрэгжүүлж байсан юм аа. Ямар малыг бод мал гэхээр энэ сууж байгаа гоё хин заа хин харуулдаг. Биш үү? 100 жилийн түүхтэй зузаан намтартай хэдэн мянган хүүхдийг эрдэмийн оргил өөд хөтөлсөн Алдар хааны сургууль Яруугийн хүрээ, Цагаан байшин, Шохой толгой, Борхын шугуй зэрэг газруудаар буяр сэлгэн нүсээр 1960-ад оны үед хөх хошуу буюу одоогийн Алдар хаан суманд төвлөрсөн түүхтэй. Жилийн хугацаанд энэ сургууль эрдэмтэн мэргэд эх орныхоо алдар цууг өргөсөн мянган алдартнуудыг төрүүлснийг тоочоод баршгүй. Монгол улсын Баатар армийн генерал Батын Доржийн нэрэмжит Алдар хаан сумын сургуулийн анхны төгсөгч Олимпийн өвөө гэж олноо алдаршсан Шагдаржвын Магван төрлөх сургуулийнхаа түүхтэй 100 жилийн ойн босгон дээр Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн нь энэ сургуулийн үе үеийн төгсөгчдийн үлгэр дуурайал бахархал болсон юм а. Эрдмийн их болгуулсан сургуулийн минь үе үеийн түүхийг тухайн үеийн багш сурагчид бүтээдэг. Би 1930 оны хоо 96 хүрч байна. Манай сургууль Цагаан байшин дээр байсан. Алдар хаан төвийн уртлын Цагаан байшин гэж байсан. Тэн дээр байжгаад тэгээд дээшин Алдар хааны шаврын хуучин бууран дээр очиод тэгээд тэнд дөрөв төгсөөл ерөнд гэрчил байсан юм байна. За. Тэгээд харин нэг тийм дөрөвдүгээр ангид орхон жил харин нэг хоёр муу байшин одоо тэр Алдар хааны хуучин шаврын уртлын нэг хоёр Цагаан байшин бариад тэгээд ормор наар байхгүй зүгээр бид нар ч ингээд тэр чигээр зөвлөөд зулаад хоёр тийш хараад амтчихна. Доктор байр мэй юм уу? Nee, доктор байр хаттай. За тэгэхэд одоо ерөөсөө тэгэл зураг хэлцүү энэ хоёр л шиг хичээл байхгүй. Тоо энэ гурвал байсан юм. Тэгээд нэг 6 хуудастай дэвтэр дээр 3 янзын хичээл хийн. Нөө дэвтэр олдохгүй. Харандаа олдохгүй нэг 2 партны дунд нэг чирнэлтэй тэгээд дэрийг татлаас 4 чирлэлтэй тэгээд нэг юм суу. Тэгээ вакцины удахтай нөгөө анаадлага төлөгчн үнсэн самбар дээр юм авчиж өгнө. Ичиг үсэг сурч соёл улсралтай болох явдал нь манай ард түмэн нэгүрийн хүсэл эрмэлзэл ахуй амьдрал боллоо. Яруугүй хүрээний уртлын байсан гэсэн олон одоо эрдэмтэн мэргэд бол өөрийнхөө сургуулийн тухай дурдсан байна л да. Энэ дээрээс одоо ганц нэг хүний одоо тэр дурсамжийг уншиж байхад Яруугүй хүрээний урталд одоо 3-4 гэртэй дан Цагаан байшин дээр нь ногоон бодохтой ийм
сургууль байсан гэж. Анхны одоо сурагчид нь бол одоо Монгол улсын гавьяат багш Жигмэд Цэрэн гэдэг хүн захирлаар нь ажиллаж исэн байлээ. Манж судлаач, ийм мундаг эрдэмтэн хүн. За Гүсэлээ Очир бат гэж цөмийн физикчин Монгол улсын гавьяат багш. За Норжин Сөрөн, Норжмаа гэх мэт олон багш нар ажиллаж исэн. Банзаргч гэж багш байсан. За энэ банзаргч багш нь бол их айдуу самбар дээр маш их гоё бичдэг байсан. Тэгээд хөөхтүүдтэй бол бас их зөв одоо талаас нь бол яриа зөвлөгөө өгдөг юм байсан. Хожим энэ хүн Улаанбаатар руу шилжээд явсан. Энэ нь өнөөгийн одоо олон түмэндээ нэр хүндтэй цохиолч Намсран Банзаргч гэдэг хүн тэр үед Алдар хааны энэ сургуульд бол багшилж байсан юм байлээ. Олон армаа мэдсэн, зам армаа, хашуу цагаан нутаг гэх мэт. Энэ Алдар хааны сургуулиас бол олон 10 алдартнууд бол төржээ. Амьдралын зам эхэлсэн болохоор аавын гэлжгэн би очих дуртай. 10 хэдэн насны дурсамж алтан номын хэгэн өргөө. Сумын дүүээ сургууль минь сурган хүртэл дулааханда зурган хүртэл содон хандаа. Ургуулсан болохоор ээжийн дүршгэн би санах дур. 58 онд Алдар хаан сумын баг сургууль 1-р ангид хэрэм бэжтэй доотлын. Энэ хэрэм данхан 1-р ангид орж ялаа. За тэр үнээс явсаар байгаа. Тэгэхээр Алдар хаан сумд 2-р ангидаа жинхэнэ доотлын Алдар хаан сумд суралцсаар байгаа 8 төгсөөд сургуулиас гарсан. За би 1961 онд 1-р ангид суусан. За тэгтээ бол Элист багшны тэнд манай сумын одоо бүх албан хаагч ажилчид одоо Элист багчнаас хойшоо ингээд цувраад буусан байдаг. Тэн дээрээс манай Алдар хааны анхны Зина гэж жолооч байсан миний хатам хожим хойно болсон. Тэр хүний машин дээр суугаад Алдар хаан орж 1-р ангид сууж илаа. Тэгээд яваад очиход бид нар ямар анги танхим хүлээж исэн бэ гэхээр том асар хүлээж исэн. Өөр байшин барилга байхгүй байсан. Тэр чинь 61 он шүү дээ. Аав минь нэг мандлын авч гисэн. Тэрийг тоглож сураад тэгээд анхны концертанд ордгийн да. За манайд клубын эрхлэгч Нүжгэ гэж хүн байсан. Дараа нь Балжхууга гэж хүн байсан. Тэгээ энэ хүмүүс тэгээ би одоо ишиг гэдэг бүжиглээл. Тэгээ мандлынаа тоглодог байсан. Тэнд би л гүйж явдаг. Яач ингээ чинь би 67 онд суусан доо. Тэнд ийм ганц яочин байсан. Сумд одоо байж л байгаа сумын яочин. Тэн дээр нь одоо их хурлын гишүүн байсан, Нарантуй хөл тоглож байсан, Нарагийн нэр байгаа, миний нэр байгаа тэр яочин дээр. Их түүхтэй үлдэгдсэн тийм нэг яочин байгаа. Чой дөрж гэж нэг дуу хөгжмийн багш байсан. Тэр баян тоглодог хүн байсан. Тэгээ хөрл отогш байна. Юндин гоё. За энэ хэд чинь аккордеонтой, баянтай 60 одоо 5 оноос хойшлоо дээр нь довтон тайсан дээр байсан доо. За миний нутгийн хамт олончнастай өөдрөг сайхан хамт олон байгаамаа. За тэн дээр нь бол сургуулийн олон жил багшлаа. Зөндөө олон шавь нартай, зөндөө олон юунуудаа бүгдээрэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээд энэ 100 жилийн ойн баярын мэнд хүргье. Тэгээд нэг юу ая тоглоё да одоо бас юу ачаад байна. Нэгдлийн тавлаг сургууль эрдмийн шим хүртэж байгаа энэ охид хүүгүүдийн дундч ах эгч нарынхан гаргасан ариун замаар явхан олон бий. Сургуулийн танхимд олж авч байгаа мэдлэг бүхэн хойчин өдөр тэдний амьдралд хэрэг болно. Энэ сургуулийн барилгыг харсан ч нэгдэл маань малчин олныхан үр хүүхдийн төлөө хичнээн их санаа тавьдгийг мэдхэд амархаа. Баг сургууль энэ нэртэй 1960 он хүртэл 6 өдрийг дамжин
хичээлж ирсэн байдгийг. Хожим 1960 оноос 7 жилийн сургууль болж өргөдсөн. Тэгээд улмаар 68, 69 оны хичээлэн жилээс эхлээд 8 жилийн сургууль болж өргөжж байжээ. Алдар хааны сургуулийн сурагчид урлаг, спорт, сурлагын амжилтаараа улаастан 10 жилдж унган нутагтаач гайхамшигыг үзүүлдэг байсан. Мөн яг энэ үед соёлч нөхрөлийн анхны анги төрж, номын сайн нөхөртнүүд 5 онцыг эзэмшигч илгээлтийн эзэд олноор төрж байсныг түүх гэрчилнэ. Мөн хөдөлмөр бүтээлээрээ алдаршсан цөөн тооны ахмадуудыг сургуулийн хүндэт пианерт элсүүлж, хүндэт дэвтэрт алдаршуулан бичдэг нь томоохон хүндэтгэл байсан юм а. За би 1976 онд Пэрнлэн Туяагаад найзтайгаа хоёулаа 4 жил Арангаан багшийн сургууль суучаад хоёулаа 8 сарын 17-нд ажилдаа ороод энд иржээлээ. Тэгсэн чинь манай сургуулийн маань 50 жилээ болох гэж байсан. Тэгээ 50 жилээ болох гээд битэрийг ирсэн чинь та хоёрын заалны дээвэр бод энэ спорт заалны дээврийг битээ бодож ирсэн. Энэ сургуулийн дээврийг бас бодож ирсэн. Хоёулаа дуулаад хоёр охин дөнгөж төгссөн 20 та октод Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяа тогч Даваг багштай суг хитэн залуу багш нар энийг босгож ирсэн. Одоо энэ хээнүүдийг бит хоёр ухалцж ирсэн. Одоо цаатлын тэр булангийн хээг ингэж нөгөө нэг мессийн гутах гэдэг нэг цагаан гутах байдаг шүү дээ. Тийм гутахаар Даваг багш ингэж яаж өгчөө зурж өгчөөд ухах гээл бөөр гар чийдэн барь тэр үе чинь чийдэн мэдэн чинь ховор байсан шүү дээ сайхан. Гар чийдэн бариад ингээ ухаал. Тийм ажил хийгээл энэ шороонд төрж өсч өндийгөөл тэгэл энэ сургуульд ирж багшлаад өдөр шөнө бид нар чинь одоо гэрэлтэй чийдэнтэй чийдэнгүү ажилдаа явна цэцэрлэг хүүхдүүдэд өгчихнө. Гэрээ галлан, усаа аван, түлшээ түүнгээл ингээд бүхэл амьдралыг энд залгуулсан. Алдар хааны сургуульд хуучин цагийн нэрээр Дархан Мужааны багш Чойжилжив гэж бурхан ухаантай багш байлаа. Тэдний хүүхдүүд төрлөх сургуультай аавынхаа нэрмжид номын сан байгуулж өгсөн нь өнөөдөр өргөжин тэлжээ. Эрдмийн их албыг зөвхөн багш сурагчид үрдэггүй, хүүхдийн төлөө өссөн сэтгэл зүрэхтэй хэсэг хүмүүс үрдэг. Тэр бол сургуулийн жижүүр манаачаас эхлээд номын санж дотуур байрны багш хүртэлх хүүхдийн сэтгэлд хамгийн дотноор үлдэх үе үеийн сургуулийн ажилчид юм аа. 71 онд энэ сургуульд 16 настай ажилд орж исэн. Гал зууханд ажиллаж илээ, тогоо хийж илээ би. Халуун усанд би 10 хэдэн жил, 12 жил би халуун усанд байсан. Тэгээд сүүлдээ би жижүүр хийсэн. Сургуулийн байрын жижүүр 4-5 жил хийсэн. Тэгээд сургууль 80 он гээд би сургуулийн гал зууханд тогоо хийж исэн. 800 хүүхэдтэй байлаа. 800 хүүхдүүд дотор хожигнж одоо тэр байрын хүүхдүүд галтгоотой холбоотой сургуулийн насыг барж би одоо өдий хурж байна. Тэгээ миний хааны жил үр хүүхдүүд бүгд энэ сургуулаар дамжлаа. Тэгээд би энэ сургуульд их бахархаж баярлж одоо би шүтэж явдгийг. Алдар хааны сургуулийн түүхийг бүтээлдсэн үе үеийн ахмад төгсөгчид, ажилчид, төрлөх сургууль дээрэн болон Улаанбаатар хотод төвлөрөн цугларч ажиллаж амьдарч байсан үеийнхээ нандин дурсамжийг ярилцаж хуучилсан сайхан өдөр байлаа.
За манай Алдархан суманд 1963 онд 7 жилийн сургууль анх байгуулагдчихсэн. Тэр үед манай сум нэгдлийн дарга Жанчууга гэдэг сайхан хүн анх ирж сургуулийн нээлтийг хийжсэн үе юм аа. Жанчуу дарга нь манай сумыг бол маш их олон жил хөгжүүлж, урдаг спортоор сайхан хөгжүүлж ирсэн. Дурсгалтай тэр дарга бас нэг удаа дуусчих гэж бодож байна. За манай анги бол 7 жилийн сургуулийн анхны төгсөлт 65 оны хумаа багштай төгсөлт манай одоо хоёр төгсөлт байна. Дараагийн төгсөл Банд Өчир багштай 66 оны 7 жилийн сургуулийн анхны төгсөгчд байна. Бид бүгд одоо ингээд хэдүүлээ ингээд сайхан цугларах цагтаа цуглараад, нарийнх уулзах цагтаа уулзаад ингээд бас нас агсан ч гэсэн хөгжилтэй сайхан байдаг. Энэ ард зогсож байгаа танай ангийнх нь. Манай ангийнхаа энэ байна. 1968 онд Алдархан сумын 8 жилийн дунд сургуулийн анхны төгсөлт байна манай ангийнхаа. Багш нь Монгол улсын гавьяат багш Лувсан доогийн Мөнхөө гэдэг багш байлаа. За нөгөө ангийнх нь 2 анги төгсөжсэн. Нөгөө ангийнх нь багш болохоор Жамбажив гэдэг багш байсан. За бид нар бол маш их манай багш нар бол маш их одоо хөдөлмөрч хичээнгүй маш гоё үлгэр жишээж хослолтонд хүртэл амар гоё байдаг тийм үлгэр жишээж хүмүүс байсан шүү дээ. Амьдралын зам эхэлсэн болохоор аавын гэлжгэн би очих дуртай. 10 хэдэн насны дурсамж алтан номын гэгэн өргөө. Сумын дүүээ сургууль минь сурган хүртэл дулааханда зурган хүртэл Төгсөгчд үе үеийн Ахмад багш ажилчдаа олон үеийг сурган хүмүүжүүлсэн наадгай багштаа 1985 оны төгсөгчд хүндэтгэл үзүүллээ. Бид бүхний хайртай багш Шүхртийн наадгай багш маань сургуулийнхаа түүхтэд 100 жилийн ойн өмнө төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ингрэ Миласанд шавнар нь баярлаж бахархаж байлаа. Би 1964 онд энэ Завхан аймгийн Алдархан сумд анх багшаар ирж ирсэн. Тэр шавнар маань одоо анхны 8 дугаар анги төгссөн байгаа. За одоо энд байгаа энэ 85 оны шавнар маань тэгээд энд ажиллаж ирсэн бүх багш нар сууж байгаа энэ хүүхдүүд бол ер нь 4-5-аас буссан дандаа миний шавнар. Би чинь бага анги 2-ыг дунд анги 2-ыг төгсгсөн. Тэгээд яг хоо завсар нь бол би нэг дөрвөлжин сумд очиж басан 4-5 жил багшлаа тэгээд ирсэн тийм. Багшийн хөдөлмөрийн гараагаа анх Алдархан сумаас эхэлсэн. Тэнд олон цайхан алдартай багш нар байсан. Жигжид сүрэнгийн Алтан гэрэл Хожимо Монгол улсын гавьяат багш болсон. Бас манай дараагийн захирал намайг ажиллаж яхад Лувсан доогийн Мөнхөө гэж Хожимо гавьяат багш болсон. Тэр багш нар бол их дэмжиж ажиллуулж байсан. Тэр хооронд бол би Завхан аймгийн Отхон сумд ажилласан байдгийг. Миний шавнар ч гэсэн одоо ингээ бас 70 гаруй настай болчихсон. Одоо хамгийн нэртэй шүртэй мундаг хүмүүс нөгөө юм бол манай Төвдөн Фижилийн хэдийн хамлам, Зурхаачлам, Гончих сүрэн хам байна. Тэгээ Баяр сайхан Нямжуув гэдэг сайхан их сургуулийн багш нар докторууд байна. Тэгээ тэр шавнараараа бахархаж байдیں۔ Бүгдээрэнд нь Алдархан сумын сургуулийн суралцагчид үеийн багш нар ажиллагчдаа сургуулийнхаа 100 жилийн баярын мэндийг хүргье. Бүгдэд нь одоо амжилт хүсье. Завхан аймгийн Алдархан сумын сургууль нь 1967 оноос 8 жилийн дунд сургууль болж Завхан аймгийн Дөрвөлжин, Цагаан хайрхан болон Тойргийн сумдын хүүхдүүдийг 8 дугаар ангийн боловсролыг өгч эхэлсэн юм. Цагаан хайрхан Дөрвөлжин сумаас нөгөө Тойргийн сумууд гээд тийм бага сургууль төгссөн хүүхдүүд Алдархаанд ирж сурдаг байсан. Би одоогоос 54 жилийн өмнө Алдархан сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн байна. Дунд сургууль байхад манай ангийн багш Мөнхөө гэж байсан. Мөнхөө багш бол тийм манай математикийн багш. Миний амьдралыг чиглүүлсэн хүн бол би Мөнхөө багшаахаа гэж боддгийг. Мөнхөө багш чинь бол тийм дуу цөөтэй хаяа нэг тийм ер нь хүн нэг магтан загнана гэж байхгүй хаяа нэг тэгэл овоо гайгүй штэ чи.
гэдэг юм бол одоо тэр үгэндээ урамшаад л тэгэл математикийн хичээлийг голдуу их хийдэг. Тэгээ яг 10 дугаар анги төгсөхдөө би аймгийн авраг болоод аймагуудаас өндөр оноо авсан хүүхдүүдийг нь зарим аймагуудаас дуудсан юм байлээ. Тэгээд би улсын математикийн олимпиадад ороод тэндээ биднэрт нөгөө шууд хувь өргөсөн юм. Тэгээд эдийн засгийн кибернетикч гэдэг мэргэжил сонгосон. Алдархан сумын сурагчид 8 дугаар ангиан төгсөөд техникум, техник мэргэжлийн сургуульд суралцахаас гадна Завхан аймгийн Элдв очрын нэрэмжит 10 жилийн дунд сургуульд шигшмэл сурагчид нь дэвшин суралцдаг уламжлалтай билээ. 8 дугаар анги төгсөхдөө тарим техникумд явна. Дэрэг дараагийн темэст явна. Тэгээ улаастай 10 жилд бол шалгас хүүхдэд заавал явах хэрэгтэй. Хамгийн сургалттай. Тэгээ бидэд одоо 6 аймагтай 4 ихтэй очиж суралцсан л да. Нэг онцлог ярих юм би гэрлэг гэхгүй. Гэрээ санав. Миний дээдлийн ангиас явж ирсэн би юу сайн мэддэг. Бүх жолоочтой авна. Нэг онцлог нь тийм байна. Ачаатай ч байсан. Ачаан дээр гараа суучих. Тэгэл тэр зүгээрээ одоо өвлч бай, сунч бай, намарч бай. Сумын ямар ч жолооч аваад явдаг. Манай сумын жолооч олон явдаг байсан цаг үе л дээ. Дандаа мод татан нэргээд бүхэл үйл ажиллагаа явахт нь нөгөө алдар хэдийн шоу шиг тэр доотлогоо шахин хайл сууж байна. Энэ бол нэг тийм сонин дурсамжтай үйл явдал. Алдархан сум сургуульд ирэхэд машин дэрэг нь олон, сургууль нь нэг том ийм сургуульд ирж байлаа. Форм нь болохоор зэрэг цэнхэр дээлтэй даван цүнхтэй байлаа. Тэгээд нэгдүгээр ангид пианорт инссэн. Тэгээд пианорынхаа зангиаг зүгээд ногоон цэнхэр дээлээ өмсөд ингээд алтан таван гушуутай даван цүнхтэйгээ орж ирсэн чинь бүгдөө формтой. Тэгээд хүүхдүүд шоолоод би 3 хоног тэр сургуульд орлого ааваараа аймгаас форм авах цүнх авах гэж сууж ялаа. Тэгэхэд юу гэж бодож ирсэн мөхөр энэ ямар гоё сургууль вэ? Яасан одоо гоё сум бэ гэдэг ингээд их сэтгэл догдолж ингээд энэ сургуульд орсон юм аа. Бит хоёр чинь дунд сургуулийн цог төгсөөд 10 дугаар анги төгсөөд тэгээ багшийн дээд сургуулийг бас цог төгсөөд миний аж их тийм зохион бүтээх чадвартай, техник сэтгэлгээ сайтай, тэгээ цахилгаан сан техник ингээ бүх зураг бичих авьяастай тийм ундаг хүн байлаа. Олон сайхан шавнартай сургууль дээр нисэх загварын дугуулын хичээлүүдийг загвар их сонирхолтой тийм хөрхөн хүүхдүүд төрсөн улсын тэмцээнээс алтан медаль үзэнд жил болгон л авдаг гэсэн. Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа тэр голомт мөнхтөр гэдэг тэр залуу байна. Ер нь их сонирхолтой дэлгэр насаа өөрөө байж бас Пүрэвгийн Хөрлөбаатар гэж тэр бол бүр 2-3 удаа медаль авчихсан. Би өөрөө 1-р ангиас 8 дугаар анги төгслөө алдаргаанд суусан. Одоо миний өстө нэр хамгийн ажил амьдралын гараа Эрдэнэ номын алтан одоо тэр алтан босгыг алхаж ороод дараа нь ажил амьдралгаа гараад алдаргааны сургуулиас эхэлжсэн болохоор миний хамгийн хайртай, миний хамгийн ач тусын бодож явах хэвээр тийм өлгийм юм да. Тийм сайхан байна. Эрдэмийн их болог сургууль минь. Алдархааны сургуулийн төгсөгчдөөс Санжааживын Бадсүх ардын жүжигчин болж араас нь залуу дуучин Орд сүрэнгийн Тэрнлээ лав Янжмагийн Эрдэнэ очир гээд мөрөөн даран гарч ирсээр байна. Тэгээ бид нар бол 65 онд орсон. Тэр үе одоо сайхан багш нар энтрийг одоо их сайхан тод санаж байна. Ер нь бол тэр үед л их боловсрол хүчингүүдийг бол бас хөдөө орон нутагт их байдаг. Их сайхан багш их гоё тийм аа. Одоо Хөрлөбат багшийн тэр миний яг сэтгэл байж байна. Наадгай гээд багш байсан байж байна. Манай ангийн багш Наран Цэцэг гээд багш байж илаа. Гэх мэтлэнгийн одоо Чойдорж гээд өвжвэн багш байх жишээтэй. Яг миний сэтгэл байгаа тийм байна. 8 дугаар ангийг
дасцуг багш байлаа математик. Математикийн дасцуг багштай гэсэн. Их мундаг, ямар мундаг чадaltaй, ямар сайхан мундаг гоё багш нар байсан. Тэр үед одоо ингээл бодож яах их гоё. Мандат тойрхны урдлын хэрэгсүүлийг тойрол бид нар ч ястаа янзын их голгодог байлаа. Биеийн тамир урлаг спортын хичээл их сайхан ордог байж. Тэшүүрээр бид нар чи бас их гол дээр очиж их голгодог байлаа. Тэр их сайхан дурсамж. Бид нар чи намар хичээл орно. Манай сургууль 3 илжигтэй. Тий. Илжигнийхээ хоолыг бэлдэнэ. Тий. Өгдөрөөс ангаараа ингээд яваад хоолоод нэг шууд аваад ингээд тэр шуугаас илжигнээ юу бэлдэж иргээ явуулсан. Тэгээд бид нар ангаараа яваад тэр чи шуугаар их л гоё явдаг байж тээ. Тэгээд бас тэр илжигний хоолыг чи бас бид нар бэлддэг байсан байна. Тэгээ байрны хөвгөлч чинь сайхан бүгдээр ингээд яаж ч тийм л үйл байлтаа манай алдраа чи бас их гоё уулстай одоо манай юу нэг ашиглаж байна тийм ээ. Тий сайхан байсан шүү дээ. Манай ээж бол одоо багангийн багш байсан. Багангийн багш гэдэг бол одоо хүүхдийн бол бүхэл юмыг хариуцдаг. Өвдүүл одоо хариуцна, хоол ундаа хариуцдаг. Ер нь бол гэртээ авчран давтлага консультац өгнө. Манай аав бол математикийн багш байсан. Одоо тэр үеийн багш нар чинь хүүхэд сурахаас гадна одоо сургуулийн бүх ажилд оролцдог, сум орон нутгийн бүх ажилд ингэж оролцдог, свободныг хийсэн ч хэл явж байдаг, хадлагын хичээлийн ажил хийсэн ч хэл явж байдаг. Тийм л байсан үе. Ардын боловсролын яамны сайдын одоо гинтийн шалгалт гэмээр юм уу та. Ирээд тэгээд аавын хичээлд суусан юм байна лээ. Хичээлээ зааж байгаа арга барил нь тэр дундуур хичээл зааж байгаа хооронд хүүхдүүдийн дэвтрийг авч үзээд тэгсэн чинь манай аав тэнд чи одоо нөгөө нэлээд тодорхой юм бичин штэ даалгавраа хийсэнгүү талбайгаа татсангүү энэ тоог тэгж бич ингэж бичгээд ингээд нөгөө захаа шиг юм бичээд идэг байж. Тэрийг уншичаад энэ хүүхдтэйгээ ингэж тулж ажилдаг энэ их одоо мундаг сайн багш байна гэд тэгээд ярилцаад энэ багшийн туршлагыг нэвтрүүлээрэ гэд тэгээ манай аавын одоо туршлага тэр үеийн сургууль хүмүүжүүлэх сэтгүүлд гараад бас яамны жуух хүчээр шагнуулж байсан. Тэрийг би жижигхэн байсан болохоор одоо их сайн санддаг юм аа. Одоо тэр үеийн багш нар бол хүүхдийн төлөө жинхнээсээ зүтгэдэг. Давтлага консультацийг бол байнга өгдөг. Үдээс хойш гэртээ ирнэ гэж байхгүй штэ. Нэгийг ганцаарчлан өгнөгөөч бүр. Тэгээд манай аав чинь шиг шатар тоглодог хүн байсан. Шатраас нэгдүгээр зэрэгтэй. Тэгээ хүүхдүүдэд их шатар зааж өгдөг. Ангийнхаа хүүхдүүдэд ч тэр гэр орондоо эднэрт ч тэр бас олимпиадад их хүүхэд бэлддэг. Математикийн багш байсан хүүхдээ сэтгэхүй хөгжүүлдэг. Бачирхан бичин бондоо багангийн багшаа баярлаа бачирхан бичин бондоо. Тэгэхээр бүгдээ жаргалтай сайхан амьдраарай. Бүгдийнх нь сансын хэрэг бүгд сэтгэгчлэн бүгдэж байгуулдаг. Буцаад ирэхэд булган шиг дайраад ирэхэд далаа шиг бүгд сайхан амар амгалан сайхан амьдраад эргээд бүдгэн уулзахын өрөөл тавья. Тунгалаг өглөө шиг бидний сайхан дурсамж яхин уйхан айдгуу шиг сэтгэл тотхон бай ямар нэгэн үдэс намайг хүчөөд байх шиг найзын минь нүг хайрлах юм ба. Одоо би ихээс сургуулаа тэгээ миний бүх ах дүүсүүд бол энэ сургуулиар дамжиж төгсөж энэ сургуулиар одоо боловсрч хүмүүжиж авсан ийм хүмүүс байгаа. Бага ангидаа болвол Орсон огш манай дуу хөгжмийн багш Орсон огш байлаа. За миний аав болвол надаас өмнө энэ сургууль гэлтгүү сумынхаа одоо баг одоо бүхэл юмны урлаг уран сайхан юмыг болвол миний аав одоо зангидж тухайн үеийнхаа бүх хүүхдүүдэд яочин үндэсний хөгжим бүх одоо ятаг шанс бүгдийг ягаад энэ талдрын цорой гэдэг ийм чуулгыг байгуулж исэн. За энүүгээр нь бол өөрөө баян тоглодог байлаа миний аав. Баян хөгжмийг маш сайхан тоглодог. Тэгээд алдархааны одоо бүхэл урлаг тэр соёлын төвд болж байгаа урлагийн юм дээр бол аавын маань одоо хийсэн бүтээсэн урлагийн талын юм бол
маш их байдаг юм аа. Эрдэмийн их болог сургууль минь. Завхан аймгийн Алдархан сумын сургууль 1990-с 1992 онуудад 10 жилийн сургууль болж 3 жил дараалан 10 дугаар анги төгсгсөн байна. Монгол хүн сансарт ниссэн 1981 онд 1-р ангид орж исэн. 1989 онд 8 дугаар анги төгсөнгүүт сургууль маань 10 жил боллоо гэд бид нар анхны 10 дугаар ангийнхан болж дэвшиж орж исэн. Анхны төгсөгч гэд багшийн дэдээс төгсөж ирсэн Бацаахан багш бидрийг авч ирсэн манай ангийг. Байгалмаа багш чинь бас анх төгсөж ирж ирсэн гэд залуухан гоё багш нартай байлаа 10 төгсөхдөө. За тэгээд манай Чимэд орж багш хэл уран зохиолын багш байсан. Манай ангийг 8 төгсгсөн байсан. Хэл уран зохиолын багш болохоор ч тэрүү бид нар харьцангуй их найруулан бичиг уран зохиол талдаа айгу сайн хөгтүүд байсан. Одоо тэрний ч үр ашиг байх. Манай Д Мөнхбаатар одоо 3 армаа бүтэн бичсэн байгаа. Үргэлжилсэн үгийн зохиолч гэсэн үг. Аа саран цэцэг гэж байдгийн. Тэр бас яруу найраг, шүлэг их оролддог. Алдархан сумын дунд сургууль боловсролын салбарын шинжлэлийн хүрээнд 10 жилийн сургуультай болж анхны 10 дугаар ангийг сумдан төгсгсөн түүхтэй. 3 удаагийн төгсөлтөөр даалгаврын хүүхэд төгсгсөн нь эх орныхоо өнцөг улам бүрт амжилттай ажиллаж амьдарч явна. За би 1996 онд Эрдэнэчимэг багштай 1А бүлэгт ороод дунд нь бас Баяна багшаар хичээл заалгаа сүүлдээ 8 төгсөхдөө бид нар Шугга багшийн шав болон ингээ 8 төгссөн 8 дугаар ингээ 2004 онд. Тэгээд 2004 оноос хойш маллаад манайх одоо ер нь 5 төрөл дээр л байна. Тэгээд сүүлийн одоо нэг 2-3 жил ингээд тэмээгээ ирэхэд бас өсгөх бодолтой арай төлөхөө. Богоо нэг ингээд стаж юм ингээд тэмээгээ төрөлжүүлээд бас тэгээ бас цаашдаа өөрөө ингийн сүү бүтээгдэхүүнийг гаргах, ингийн ферм байгуулах ингээд хүсэл бодолтой ингээд явдаг юм аа. Намайг 67 онд ороход 7 жилтэй байж байгаа анхны 8 дугаар ангитай болж ирсэн. За тэгээд миний шавнар бол анхны дандаа 7 настай хүүхдүүдийг би авч нэг анги болгож төгсгсөн. Тэгээ миний шавнар бол Алдархааны сургуулийн 10 жилийн 2 дугаар төгсөлт бол төгссөн. Би Алдархаанд 67 онд очоод 97 он хүртэл 30 жил ажилласан. Насан багын найзууд бол насан туршийн мөнхийн найзууд байдаг юм аа. Бид нэр сургуулийнхаа 100 жилд оролцож байгаа бүх төгсөгч нартай, Ахмад багш нартай, үе үеийнхэндээ сум орон нутгийнхаа ард түмэндээ бүгдээрэнд нь юу сансан, эсэн хүснэ, сэтгэлчлэн бүтэж биеийн эрүүл, ухаан сарвал, үйлсэн өдрөг байгаарай гэж хүсээрөөё. Хайртай сургууль. Энэ сургуулийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх нэгэн хуудас гэвэл 1995 онд Алдархан сумын дунд сургуулийг Монгол улсын баатар армийн генерал Батын Доржийн нэрмжит сургууль болгосон явдал байлаа. Манай ээж болохоор хөдөлмөрийн багш Долгор Сүрэн гэж багш байсан. Миний ах Төргөрл гэж орос хэлний багш байлаа. Тэгээ эгчмэн бас орос хэлний багш хичээлийн эрхлэл хийжсэн Бацарэн гэж хүн байлаа. Тэгээ бид нар чинь тавуулаа энэ сургуульд багшилдаг байлаа. Тэгээ би өөрөө бас багшилдаг байсан. 1995 онд одоо бид хоёр нэг ангид Бямсран багшийн шав болж Алдархан сумынхаа сургуульд ингэж босгын давж орж исэн хүүхэд насваас орсоход одоо үнэхээр сайхан таатай байна. За тэгээд 2003 он хүртэл сумынхаа сургуульд суралцаж төгсөөд за тэгээд Элдв очрын нэрмжит
нэгдүгээр сургуульд очиж суралцаад бид хоёр маань хоёулаа 10 жил нэг ангид суралцаад Монгол Улсын боловсролын их сургуулийг бас нэг ангид суралцаж төгсөөд ингээд эргээд одоо төрлөх сургуультай ажлын гараагаа нэг ангийн хоёр маань зэрэг ингээд эхэлж исэн ийм одоо нандин холбоотой хүмүүс гэж хэлэхэд болох юм уу да. 2009 оноос эхлээд энэ сургуульд маань анхныхаа гараагаа эхэлж багшилж байлаа. Хөөрхөн бяцхан хөөрхөн шавнырын багш болоод мундаг сайхан гичээр зааж исэн багш нартайгаа мөр зэрэг ажилласандаа маш их таатай байдаг. Бид хоёр бол одоо захирлынхаа анхны шавн байсан. Одоо тэгээд хоёр өөрсдөө сургуулаа төгсөж ирээд багштайгаа бас мөр зэрэгцээд одоо 10-аад жил ажилласан байдаг. За би боловсролын байгууллагад 38 жил ажилласан. Тэр дотроос 37 жилийн Алдар хааны дунд сургуульд ажиллаж амьдарч байсан. Тэгээ энэ төгсөлт бол 80-аас 88 оны төгсөлд анхны 7 настай хүүхдүүдийг би авч ирсэн байгаамаа. Тэгээ манай хүүхдүүд бол сурлага, сахилга, хүмүүжлээрээ тэргүүний сайн хүүхдүүд гэж ангийн багшийн хөдөө үздэг. За тэгээд энэ ууган сургууль Монгол Улсын ууган сургуулийн нэг болж байгаа төрлөх нутгийнхаа одоо сургуульд ажиллаж амьдарч байсан да би бахархаж байдаг юм аа. Дорны их 10 наригч явуулангийн төрс нутгийн улсууд тэгээ энэ жил бидний сургуулийн түүх 100 жил явуулж байгаа. Тэгээ Дорны их 10 наригч явуулангийнхаа Пиа хаан төрөвөө шүлгийн хэсгээс уншиж өгье. Бүхмагтэн тэнгэрийг эзэгнэгхэн төрлөө би хүмсгэн сарны аялах алсын алс тойрогт холын хоёр одны дохиох хөвцгэн чөлөөнд хоёр нүдний зүрт цэгэрдэгтэй дийдэгтэй Алдрын суурь чуулга гэж сайхан чуулга байсан. Энд одоо маш олон авийн ажлыг сурагчдыг одоо төрөн гаргасан юм сайхан чуулга байсан. Тэгээ одоо энэ чуулга дуулж байсан хүний үед би одоо энэ манай Алдархан сумын 8 жилийн дунд сургуулийн суурь чи одоо манай Борхын голд өгөө мөрт одоо анх үүсэн байгуулагдсан байдаг юм билээ. Монгол Улсын урлагийн гавь эсвэлтэн Алтан үеийн хөгжим Борхын гол гэдэг сайхан дуугаар бас ая дууны мэдлэгээ өргөё. Борхын голын усан нэхөө борго хайлан мяраалцна борхон зүрэх минь цохолсоор болцоо чамайга хүлээнэ. Алдархан сумд манай аав ээжээр ажиллаж амьдарч байсан. 90 нэмгээд хүн ээж маань 8 жилийн сургууль багшилж байсан. Одоо амьсрын байна. Тэгээд ээж маань Должисүрэн гэдэг үйлчлэх хөдөлмөрийн багш байсан. Ээж маань бас Алдархан сумны түүхтэй салшгүй холбоотой ийм улсууд байдаг. Алдар төвдийн мөргийн улсын оёо сэргийн өмдөр болсон 10 жил улаандаг алтан газар дунгаармласан анхны ууган сум нэгдэх юм хөөхтөх та. Алдархан сумын уугуул бидний хайртай сургууль. Алдарханы сургууль. Завхан аймгийн Алдархан сумын сургуулиар овоглогдсон төрлөх сургуулийнхаа нэрийг улс орон төв дэлхийд гаргаж явдаг олон төгсөгч байдаг. Тухайлбал Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Монгол зурхайн төвдөн пэлжээлэнхийдийн хамблам Жамин Шарвын гончигсөрөн Улсын хурлын гишүүн төр нийгмийн зүтгэлтэн Монгол Улсын гавьяа туйлж загд хүүгийн наран туяа зам барилгын тэргүүн саруул зам компани захирал Төвдөн Доржийн инх сайхан гээд ирээдүйдээ дуурай болсон төгсөгч дөрөв энэ сургуулийнхан бахархаж явдаг юм. Өнкөө багш бол одоо бүр сургалтын их өөр аргатай хүн байсан шүүгээ. Тэгээ ингээд даалгавар өгөөд өчигдөр ягаад энийг та нар хэн төрүүлж бодсон яв гэдэг баг. Тэгээд ингээд уралдаад. Тэгээ би бол нэг 3-4-өөр гардаг байсан. Баяр сайхан нэмж хоёр бол ерөөс биднээс тасгаа. Тэгээд бид нар яах гэж нэхэр хурдан хичээл тараад өмүүлэх гэж барилдах гэж носолдох гэж. Тэгээд тэрүүндээ идэвхэд тэгээд нөгөө бодоогүй юу улсуудыг авч хоцроод тулж ажиллаж байсан шиг байгаа. Бид нар сонгонд явдаг байсан. Илжигний өвс үлддэг байсан. Ер нь манай тэр хөгжчүүл бол бас бусдыг хайрлсан сэтгэлтэй ийм сайхан одоо манай үйлчлэгчүүд, догооч, манай янжмаагаа хүртэл догооч хийж байсан шүү дээ. Энэ сургууль бол үнэхээр алдарханчууд биднийг эдийн засаг хөгжлийн харилцаанд үнэхээр сайн бэлдэж оруулсан
Тийм учраас манай сум бол төр нийгмийн зүтгэлтнүүд маш олонтой. За миний хувьд ч гэсэн энэ сургуулиар дамжиж энэ сургуулийн багш нараар хичээл заалгасандаа үнэхээр бахархаж яадаг. Хожим одоо дэлхийн топ 10 сургуулийн нэг Америкийн нэгдсэн улсын Колумбик сургуульд очиод би сурахад надад ерөөсөө одоо мэдлэг дутагдаагүй. Яагаад гэвэл миний суур одоо мэдлэгийг багш нар маань маш сайн тавьж өгсөн байсан учраас тэнд зовлонгүйгээр ингээд сурж исэн. Тэгээ тэр үед би орос хэлийг, англи хэлийг, математикийг зааж өгч анхны суурийг тавьж өгсөн багш нараараа ялангуяа одоо өнөөдөр би төргөрөд багш, Бацрын багш хоёрыгоо, Бямсрын багшигаа, Мөнхөө багшигаа бүр дурсаж ярмаар байна. Сандагсрын багшигаа энэ хүмүүс бол бид нарыг үнэхээр өнөөдөр энэ их эрдэм мэдлэгийн талаар бол зөв чиглүүлж өгсөн ийм ачтай хүмүүс. Тэгээ манай гэр бүлийн хувьд 10 хүүхэдтэй айлын баг нь миний бүх эгч нар бас энэ сургуулаар дамжсан. Өгөөмрийн сургуулаар миний том ах одоо сандаг, миний том эгч сүрэн, том ах шомбон, жанталман эгч нар маань бүгдээрээ тэр сургуулаар дамжсан. Зарим нь багш хийжилаа. Миний хоёр ах маань сургуульд бас одоо багш хийжсэн. Нэг эгч маань, бэр эгч маань бас багш хийжсэн гэдэг өнөөдөр сурч байгаа алдраа бяцхан дүүнер минь энэ сургуульд та нар онц сурцсан байхад энэ одоо дэлхийн айлч сургуульд очиод сурахад бол нүүр бардам сурах тийм их сайхан мэдлэг боловсролыг олгодог ийм одоо түүхтэй бахархалтай сайхан сургууль юм шүү гэж бардам хэлмээр байна. Та нартай амжилт хүсье. Бүгдэнд нь баярын мэнд хүргье. Алдархан сумын сургуулийг төгссөн Эгэл Атлаа эгэлгүй нэгэн төгсгч бол Загдахүүгийн шагдар сүрэн юм а. Төв орон нутгийн сургуулиудад биеийн тамирын багшаар тасралтгүй 36 жил ажиллахтаан тэрээр 5,000 гаруй хүүхдэд гоо зүй биеийн тамирын хүмүүжлийг олгосон байдгийг. Волейбол, сакс, хөнгөн атлетик, цаана тэшүүрийн төрлөөр 70 гаруй спортын мастер төрүүлснээс гадна цанын спортын төрлөөр түүний шавнар улсад 10 жил дараалан төрүүлсэн онцгой амжилтыг гаргасан юм а. Нутаг орондоо төдийгүй улс тан итгэл дааж зам гүүрийн олон барилга байгууламжуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгсэн Монгол улсын гавьяат барилгачийн Төвдөн Доржийн инх сайхан зөвхөн Завхан аймагтаа л гэхэд Яруу, Баянтэс, Идэр, Сар хайрхан, Дөрвөлжин сумын чон харайхын гүүрүүдийг барьсан намтартай билээ. Тун удахгүй ашиглалтанд оруулах гэж байгаа Багхангай хөшгийн хөндөй чиглэлийн 226.7 м урт өөрийн компани хийж гүйцэтгсэн төмөр бетонын гүүрэн дээр ангийн хам толноон авчирсан инэ. Алдар хааны сургуулийн төгсөгч дөрөөн бахархаж бас Монгол инженерийн чадал ухааны гайхамшиг гэдэг инэ. Төгсөгчдөөс хандив цуглуулж сум орон нутгата хүнд үйдэн туслах тийм юугаар явсан. Тэргээч бас бид нар биелүүлж яваа. Одоо ч хүртэл манай дүндэн маань бас тэрийг хийж байгаа тийм. Анх бид нар төгсөгчдийн холбооны удирдах зөвлөл гээд 9 хүний бүрэлдэхүүнтэй бид нар яг ингээд холбоогоо байгуулж ирсний одоо яг одоо ингээд 8 хүн байна. Энэ дундаасаа бид нар нутгийн зөвлөлийн дарга маань тодорсон. Залгамжлагч төгсгчдийн холбооны тэргүү маань энэ дотор бид дотроосоо бас ингээд нутаг орныхаа удирдлагыг бас ингээд залгамжуулж явж байгаа дүүнертэй их баярлалаа. Улсын хурлын гишүүн асан Загдахүүгийн наран туяагийн санаачилгаар шин сум төслийг Алдархан сумаас эхлэн хийж дэд бүтэц, зам, эрчим хүч, шугам сүлжээг бүрдүүлж ирээдүйд хөдөөж ухын түүхийд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүтээгдэхүүний төв болгох эхлэлийг тавьсан юм. За би 1982 онд Алдархан сумын 8 жилийн сургуулийнхаа 1-р ангид элсэн орж анхны А үсгийг туяа өгшөөрэ залгаж байсан. За тэгээ намайг сургууль төгсөх үед манай Алдархан сумын сургууль маань 10 жилийн сургуульттай болж байсан. Тэгээд би бол одоо Бацрын багштай 10 жилийн 2 дахь төгсөлтийг төгссөн юм аа. Энэ сургуулийнхаа олон сайхан
сурган хүмүүжүүлэгч багш нарынхаа буйнаар бас өдий зэрэгтэй ажиллаж амьдарч яваадаа маш их баяртай байдаг юм аа. За тэгээд 2023 онд нутгийн зөвлөлийн ажлыг авсан байгаа. Тэгээд нутгийн зөвлөлийн хүү ажлыг олон жил нурган дээрээ үрживсэн эрхэм ах эгч нарынхаа итгэлийг хүлээж энэхүү ажлыг хүлээж яваад одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Миний хөгшөө ээж одоо нэмжээ бас сургуульд ажиллаж байлаа. Миний аа бас цогтмөргөн бас сургуульд ажиллаж байсан. За миний төрсөн эгч бас сургуульд ажиллаж байсан. Бас сургуулийн захирал хийж байсан гээл. За одоо би өөрөө сурж байсан гээл. Хүн болгонтой энэ сургуулийн одоо бор сургууль маань холбоотой. Тийм учраас энэ жил одоо энэ түүхэн их ойг одоо хамтарч тэмдэглэж байгаа эрдмийн их тий их том баяр болж байна. Тэгээд энэ баяртаа та бүхэн маань төгсөгчд, ажилчид тий сургуулийн захирал хийжсэн хамтууд маань, багш нар маань бас өргөнөөр хүрэлцэн ирж оролцоорой. Алдархан сумын төгсөгчид жил бүр Улаанбаатар хотноо спортын баяр наадмыг уламжлал болгон зохион байгуулж Ахмад залуу дунд үеийн төгсөгчдийн уулзалт цэнгүүнийг тогтмол хийдэг болсон нь сайшаалтай хэрэгэ. Алах сайхан нүдүнтэй баярын улимстай зогсон Тавхны чихлийг алдаагүй Тамирчны ялалт хэмтэн алдаагүй Тавхны чихлийг алдаагүй Тамирчны ялалт хэмтэн Мэдээж хэрэг 100 жилийн түүхэн одоо үйл явдлыг 50хан хоромд хураангуйлан хийн гэдэг бол амаргүй. Нэг удаад хийсэн энэ киног минь одоо олон залуус Завхан аймгийн Алдархан сумын сургуулиас минь олон сэтгүүлчид төрж одоо залгаж хийгээсэ гэж хүсэж байна. Миний одоо хоёр сайхан эгч Пэрнэлэн Тунгалаг, Пэрнэлэн Туяа гэд хоёр сайхан багш эгч маань олон жил багшилсан. Миний дүүнэр би өөрөө энэ сургуулийг алтан босхийг давж усыг заалгасан ийм хүн байгаамаа. Тэгээ би бас баярлдгийн. Энэ одоо тэргүүлэх зэргийн хэвлэл мэдээллийн байгууллагад Үнэн сонинд, Улаанбаатар сонинд, Завхан аймгийн Туяа сонинд, за Монголын үндэсний олон нийтийн телевизийн одоо тэр олон уран бүтээлч дунд бас тэргүүлэх зэргийн редактор, сэтгүүлч явж байгаа маань одоо Завхан аймгийн Алдархан сумын тэр хэдэн багш нарын маань ач хавьяа намайг найруулан бичих, зохион бичих, өгсгийн алдаагүй сургасан багш нартаа мэхийе. Хүн болгон их хурлын гишүүн, хүн болгон эрдэмтэн, хүн болгон хуульч, хүн болгон сэтгүүлч байх албагүй. Хүнийг хүн болгож хүмүүжүүлсэн тэр хэдэн багш нартаа Завхан аймгийн Алдархан сумын сургуулийн орчныг бүрдүүлсэн үе үеийн одоо захирал багш нар та бүхэндээ талархаж явдаг шүү. Гэрийн буйрын тамхтай доной баяны хөнди гэзгэн сүлжээ яруу намуухан имжээрс нутаг минь гэшгэж мөрлсөн шороонд нь тариас согсорсон нутаг гэгэлгэн залуу насны минь үлгэрийн цэнхэр дурлаа. Тийм ээ. Аавын минь нэр шиг дотн дулаахан Алдархан нутаг минь өндөрт нисэн шувуу бүхэнд өндөг байсан газар бий гэдэг. Тэр л газар бол бидний эрдмийн их болог болсон сэтгэл зүрхэнд үргэлж уяатай Алдарханы минь сургууль билээ. Номын гэгэн үйлс сүүн цагаамөр ирээдүйд мөнхөд хөтлөх болно.